сайн уу да. Асаалтаа юм шүү. Одоо зүгээр. За та бүхэн энэ өдрийн амгалан айлтгая. За хүрэлцэн ирсэн бүх сэтгүүлчдэд баярлж байна. За би өнөөдөр нэг 3 зүйлийн мэдээлэл хийнэ. Нэгдүгээрт нь энэ тосон бомбтой холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ. Тэгээ би их одоо яриагаа их жаахан товчгоо ярья. Та бүхэн маань за би нэг 3 зүйлийн мэдээлэл хийнэ. Нэгдүгээрт нь тосон бомбтой холбоотой сурвалжлагын асуудлаар мэдээлэл хийнэ. За хоёрдугаарт нь хотын даргатай холбоотой 400 сая төгрөг шантаажлсан гэсэн асуудалд мэдээлэл хийнэ. За дөрөвдүгээрт нь хэвлэл мэдээллийн салбартай холбоотой асуудлаар яг сэтгүүлзэн салбартай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ. За эхний асуудал дээр энэ тосон бомбын сав газарт хууль ёсоор олборлолт явуулж байгаа. Улсын хурлын гишүүн Чойжсөрөн за энэ худалдаа хөгжлийн банкны эзэн Эрдэнэ Үлэг нарын хамаарал бүхий. За би шууд одоо эзэднэ гэдээ хэлчихье. Энэ компани хууль бус үйл ажиллагаатай холбоотой асуудалд сэтгүүлчд өөрсдийнхөө хараа тус байдлаар явж сурвалжлага хийсэ. 2017 оны 4-р сараас би яг энэ тосон бомбын асуудлаар сэтгүүлчтэй ажиллуулж өөрөө газар дээр очиж сурвалжлага хийж исэн. Би Өмнө Говь аймгийн иргэн. Энэ асуудалд хандахдаа Өмнө Говь аймгийн иргэний хувьд дээрэс нь сэтгүүлч үнийхээ хувьд хандж байгаа. Би энэ мэдээллийг энэ тосон бомбтой холбоотой мэдээллийг хийхдээ Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч гэдэг энэ албан тушаалаар ерөөсөө хандаагүй. Энэ асуудлыг хамт явсан сэтгүүлчдтэй хэвлэл мэдээллийн хэрэгслэр урд нь хэвлэлийн багварал хийхдээ хэлж байсан. Тосон бомб бол миний нутаг. Миний өвөг дээдсийн нутаг. Энийг хамгаалах нь бидний үүрэг. Би сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч байлаа гэд өөр ямар нэгэн ажил албан тушаал эрхэлж байлаа гэд үннээс хазаах эсвэ. Нутгаа худалдах эсвэ. Би ийм сэтгэлээрийн тандаж ирсэн. Би хариуцлагатай уул уурхай гэдэг нээлттэй сурвалжлагын багийг гаргасан. Тэр сурвалжлагын багт бол сайн дураараа сэтгүүлчид явж сурвалжлага хийсэн. Сурвалжлага хийх явцад нээлж ийсэн. Ямар нэгэн байдлаар миний ч юм уу хэн нэгний захиалгаар битгий хийгээрээ. Энэ асуудалд өөрийнхөө үзэл бодлоор хандаарай гэж удаадараа хэлсэн. Харамсалтай нь хамт явсан зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл манч сурвалжлагыг гаргах боломжгүй байх шиг байна. Би энийг ойлгож байна. Надтай хамт явсан TV6, SBN, TV8, Залуу.com, Тод News, Өнөөдөр сонин, Өглөөний сонин гэдэг олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд асуудлыг үнэн зөвөөр гаргаж тавьсан. Тэгээ би одоо яриагаан тавьчлаа. Энэ Өмнө Говь аймгийн
мэргэжлийн хяналтын газраас бус компанийг шалгаад 31 зүйлийн зөрчил илрүүлсэн. Энд хангалттай хаах үндэслэл бүхий шаардлагыг улсын байцаагч тавьсан. Энийг та бүхэн тарааж өгсөн. Та бүхэн энийг үзээч. Би худлаа ярьж байж болно. Энэ төрийн алба хангаж худлаа ярихгүй. Төрийн алба худлаа ярихгүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар дээр асуудал нь болохын тодорхой байгаа. Хууль зөрчил зүйлүүд тодорхой байгаа. Энийг та бүхэн маань дэлгэж тавиач гэж хүсье. Хоёрдугаарт нь тосон бомбтой холбоотойгоор би өөрийнхөө нэр дээр аймгийн мэргэжлийн хяналтын газарт дахиад хүсэлт өгсөн. Тэнд шинээр үүссэн нөхцөл байдлыг дурдсан. Тухайн үед энэ мэргэжлийн хяналтын шалгалт хийгээд явж байхад тэр цүнхэл ус тогтоогүй байсан. Хөрсний ус гараагүй байсан юм билэ. Тэгээ сүүлд биднийг сурвалжлагаар очиход бол тийм ус тогтсон байсан. Тэр усыг дахиад одоо шинээр үүссэн нөхцөл байдал байгаа учраас дахин шалгалт явуулж өгөөч гэж хүсэлтийг гаргасан. Аймгийн мэргэжлийн хяналтын дээр ажиллаж байгаа гэж найдаж байна. Шударга ёсны төлөө хуулийн засаглалаар энэ асуудалд шударга хандна гэж би итгэж байна. Өмнөг аймгийн мэргэжлийн хяналтын алба ажиллаа хийнэ гэж би итгэж байна. За тосон бомбтой холбоотойгоор 3 дахь хэлэх асуудал бол намайг болон миний нөхдийг сүүлдийн гэр бүлийг маань гүтгэн харлуулах ажил хийж байгаа. Дайрал занал хийлэл одоо хэрэг сэтэрсэн. Тэгээ нэг зүйлийг хэлье. Надад ямар ч бизнес ирэх шиг байхгүй энэ дэр. Ямар нэг улс төрийн шиг байхгүй. Хувь иргэнийхээ хувьд асуудал хандаж байгаа. Нутгийн хүний хувьд тэмцэж байгаа. Энийг зогсоохгүй. Харин тэр хууль зөрчиж байгаа уул уурхай зогсох ёстой. Энэ дээр хатуу зогсноо. Хоёр дахь асуудал нь амар сайхан даргатай холбоотой асуудал байгаа. Би хотын даргыг ямар нэгэн байдлаар шантаажлаагүй. 400 сая төгрөг нэхээгүй. Энэ хүн намайг хэвлэл мэдээллийн хэрэгслэр ирээ цэргүүгээр гүтгсэн. Би хотын даргатай холбоотой олон баримтуудыг та бүхэнд дэлгэж байна. Амар сайхан дарга битгэр эртнээс биеийг мэднэ. Олон удаа уулзаж учирч байсан. Заримдаа найз нөхдийн харилцаатай гэж итгэж хоорондоо нөхөрлөж явсан ч үгүй. Би ТV8 телевизийг өнгөрсөн жилээс хойш хуучин эзэн Баяр Мөнгөтэй олон удаагийн гэрээ хэлцэл хийж иж тэгээд энэ онд худалдаж авсан. Телевиз худалдаж авах процесс бол их удаан байдаг. Тийм учраас телевизийн эрг шилжүүлэх асуудал нь явж явах үед ТV8 телевизээр бургас ядаж дээр нь байшин барьсан Зүүн Баян Refiner гэдэг компани талаар мэдээллийг ТV8 телевиз цацжээ. Сэтгүүлч Энэрл энийг одоо бэлтгэн хүргэсэн. Энийх нь маргааш өдрийн телевизийн эфирийг нь хаасан. Тэгээд яг тэр телевиз хаагдсны дараа над дээр ТV8 телевиз бүрэн шилжиж ирсэн. Тэгээ би бол яг энэ оюуны ундраа компани бас эзэмшлийн байранд байр түрээсэлж үйл ажиллагаа явуулж исэн хүн учраас яг нэнүүгөө хэлэхэд тэр хэд рүү одоо ингэ шууд хэрэлдээд арайд ах муухай байсан. Тэр утгаар нь эвийн зарчмаар шийдъя. Урд нь одоо ийм хэрүүл маргаантай байсан юм байна. Одоо та нар болчихоо. Тэгтээ танаа хийсэн энэ үйлдэл бол хитрхи хуваагүй муухай байна шүү. Ингэж болохгүй. За одоо би ямар нэгэн гомдол ширэгдэл байхгүй. Одоо ингээд хэдүүлээ хоёр талаас зогцоод би нэг өдрийн өмнө ч гэсэн одоо телевизийн эфирийг нээлгмээр байна гэдэг ийм л зүйл ярьсан. Одоо хүртэл MNBC кабелийн телевиз дээр ТV8 нэгдээгүй байгаа. Энийний дараа 7 хоногод байдал өөрчлөгдөөгүй. Харин ч бид нарыг жаахан тохуургасан тийм байдалтай болж ирсэн. Манай хуульч, гүйцэтгэх захирал
энэ телевизийн гүйс захирал би өөрөө олон удаа ярьсан. Би энд одоо нэг ховын өмч хөрөнгө хамгаалсан эзний дүрээр ирээгүй та бүхэн ойлгоорой. TV8-ыг нэхгүй ч гэж болно. Тэгэхдээ энэний цаана хэвлэлийн эрх чөлөө байгаа. Энэний цаана чөлөө төвлөчин байгаа. Энэний цаана Монголын арчил байгаа. MNBC телевизийн хууль бус үйл ажиллагааг тест төвчээгүү ажилтнууд руу хараа загсан үнэн. Ёс бус үг хэлсэн үнэн. Гэхдээ би хэвлэл мэдээлэлд хандаж олон нийтийн сүлжээгээр хараалын үг хэлж янз бүрийн байдлаар дайр тавьшилсан зүйл байхгүй. Хоёр хүний хоорондоо утсаар ярьсан яриаг хууль бусаар MNBC телевиз буюу оюуны ундраа группийнхэн олон нийтэд дэлгэж тавьсан. Энийг дэлгэж тавин шүү чамайг гэж намайг дарамтлсан. Тэгээд хаалтын гэрээ хийхийг шаардсан. Оюуны ундраа групп болон охин компаниудын талаар ямар нэгэн муу мэдээ цацахгүй. TV8 телевизээр буцаа залруулах хий. Залруулга гэдэг нь танай телевиз бол техникийн шалтгаанаар хаагдсан. Бургасны мэдээнээс болж хаагдаагүй. Тийм учраас энийг залруулах хий. 3 дугаарт сэтгүүлч инэрлийг авчиж удирдлагуудаас уучлалгуулгаа гэдэг ийм шаардлагыг надад тавьсан. Энийг хүлээж авахгүй гэхэд тэгвэл чиний хүн дарамтлж байгаа бичлэгийг цацнаа гэсэн. Би цацаа гэсэн. Бургас тайрсан үнэн штэ. Та нар бүгдээрээ мэдж байгаа штэ. Бургасыг хядаад дээр нь байшин барьсан үнэн штэ. Энийг сурвалжилсан хинч вэ? Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл эзэн битгээл сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамгаалах үүрэгтэй штэ. Телевиз хаасан асуудал нь та бидэнд учирсан хамгийн том гамшигаа. Өнөөдөр энд TV8 хааж байна маргааш бүгдийг нь хаахад бэлэн ийм хууль эрхцэн орчин бөгөөд ийм сул хамгаалалтгүй ийм зах зээл бидэнд байна гэсэн үг. Тийм учраас би тэгж худал үнэнтэй эвлэрч тэр хүмүүсийн хаалтын гэрэн дээр гар усыг зурч чадаагүй. Тийм учраас өнөөдөр тэр хүмүүсийн дайралт гүтгэлэг доромжлол донд явж байгаа. Бургасны мэдээ гаргасны дараа манай сэтгүүлчийг тоосго нисчирээд хүн өгчтэй миштэй гэж 2 шөнө дарамтлсан. Энэ асуудлыг бид нэр эрүүгийн цагдаагийн газар, тагнуулын газар төгшөлгөө дугааргүй утаснаас залгасан. Тэрний эзэн олдно. Монголд тэгж хууль зөрчөөд цаашдаа энэ хулгайч нар ингээ яваад чадахгүй. Амар сайхан дарга намайг 400 сая төгрөгийн шантаж хийсэн гэж гүтгэж байгаа. Би энэ сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл засаг даргын тамгын газрын хооронд удаан жил тогтсон уламжлалын дагуу хараа тус үндэсний сэтгүүл зүгдэг форумыг нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтарч 5 сарын 3-нд хийсэн. Та нар бүгдээр мэдж байгаа. Тэр форумыг зохион байгуулах ажлаар хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах албаны дарга Мөнхбаатар тэгээ бас нэрийн санахгүй байна. Бас нэг мэрэгчлэлтэн амар сайхан даргатай дөрвөлээ амар сайхан дарга ажлын өрөөнд уулзсан. Энэ үеэр хараа тус сэтгүүл зүйн үндэсний хөтөлбөрийн төсөв, хөтөлбөр бусад зүйлүүд яригадаад тэгээд тэр үеэр Мөнхбаатар өөрөө их л санал тавьсан. Чи ер нь одоо эвлэлийг бол тал бүрээр дэмжиж ажиллах боломжтой гэдэг зүйлийг яриад тэгээ би амар сайхан даргад ийм л зүйл хэлсэн. Сэтгүүлч ордон барих гээд байгаамаа. Батул дарга Дагимагийн үед Дагима та бүхэн мэдэн Дагима сэтгүүлч энэ урд нь одоо Мөнхбаатарын оронд ажиллаж исэн. Дагима гүйжээж Батул даргатай уулзуулж Батул дарга бидэнд одоо газрын асуудал шийдэж өгсөн юм аа. Бид нэг сэтгүүлч ордонтой болчмоор байгаамаа. Тэгээ та харин энэ дээр одоо бид нэг 74 сая төгрөгийн газрын ихний татвар гэдээ байдаг юм байна. Тэрийг одоо та энэ хэвлэлийн албатайгаа хамтраа шийдээд өгчөөч ээ. Мөнхбаатар бол нэг 400 сая төгрөгийн төсөв байгаа гэж ярьж байна гэд. Тэгээд амар сайхан дараа өөрөө за наад чинь боломжтой хөлбөр байна. Судлаад шийдъя гэсэн.
Хэрвээ та асуудлаа шийдэх юм бол одоо ойрын үед шийдээд бас 5 сарын 3-нд бэлэг бариач гэсэн. За одоо тэгж хурдлах боломжгүй байна. Тэр асуудлыг хэдүүлэн тэгээд аяар нь явуулж байгаа шийдье гэж бидний хооронд ийм л юм ярьсан. Миний зөрүүлээ тавьсан асуудал бол сэтгүүлч ордон дээр хажуухан талд нь тэр дэд үтс нь ирсэн байгаа. Манай газар дээр. Тэгээд тэр лүү дэд үтсийг тавиад өгчөөч. Тийм боломж байгаа юу гэсэн. Иргэдийн хурлаар оруулаад наадах чинь шийдчих боломжтой юм байна. Та нар өөрсдөө иргэдийн хурлын төлөөлөгчтэй сайн ажиллаарай гэж амар сайхан дарга хэлсэн. Бидний хооронд өөр ямар ч яриа хийгдээгүй. Би барилга байшин шинээр барьж байгаа газар байхгүй. Барилга байшин барья гэж ямар ч тийм шинэ бизнес юу ч яриаггүй. Улаан цайм зүтгэж байгаа, улаан цайм гүтгэж байгаа. Энийний төлөө би энэ үнний төлөө өгөхөд бэлэн байна. Энэ хулгайч нараас айхгүй. Ийм хулгайч хүн хотын дараа хийж болохгүй. Би ийм итгэл үнэмшилтэй байна. Нэг бол манд хоёр худлаа ярьсан, нэг бол хотын дараа худлаа ярьсан. Энэ хоёр хүний нэг нь хуулийн өмнө заавал зогсох ёстой үстэй. Энэ хоёр хүний нэг нь хуулийн өмнө заавал хариуцлага хүлээх ёстой үстэй. Би одоо та нарт нэг гэрээ үзүүлье. Та нар тарааж өгсөн байгаа. Нөгөө нэг юуны гэрээ өгөөч, нийслэлийн хаалтын гэрээ өгөөч. Надад энэ нөгөө нийслэлээс ирүүлсэн Мөнхбаатар явуулсан хаалтын гэрээ өгөөч. Мөнхбаатар гэдэг хүн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй амар сайхан даргын өмнөөс амар сайхан даргын заавраар гэрээ байгуулж байгаа. Би энэ гэрээг хаалтын гэрээ гэж мэдээгүй, ойлгоогүй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл тодорхой төрийн байгууллагатай, бизнесийн байгууллагатай гэрээ байгуулад ажиллах бүрэн боломжтой. Гэхдээ тэр гэрээ нь хуулийн хүрээнд байх ёстой. Сэтгүүлчээс илүү хууль давсан асуудлыг шаардаж болохгүй. Манай тэр гэрээнд энэ гэрээг нь хуульч зөвлөөд гэрээг олон нийтэд дэлгэж болохгүй юм байна. Тэр гэрээг олон нийтэд дэлгэх юм бол бас хуулиар хариуцлага хүлээнэ. Эдгээр ийм нарийн юм хийж байгаа. Мөнхбаатар надад ярихдаа 400 орчим сая төгрөгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд төсөөлсөн байгаа. Тэгээ би гэрээ байгуулна гэж ингэж 5 сарын 3-нд бол уулзахтаа надад ярьж ирсэн. 5 сарын 3-ны өмнө. За тэр дагаван гэрээ байгуулсан юм байна. Миний өөрийн эзэмшлийн өглөөний сонин Breaking News сайт дээр гэрээ байгуулсан байна. Тэр гэрээн дээр ийм заалт байдаг. Нийслэлийн засаг даргын тамгын газрын мэдээлэл авах түгээхэд хамтран ажиллах гэрээний 2-2-ын 7 дахь заалт. Гүйцэтгэгч нь захиалагч талаас бэлтгэж өгөөгүй. Удирдлагын үйл ажиллагаатай холбоотой баталгаажаагүй. Их сурвалжин тодорхой биш мэдээллийг нягтлалгүйгээр хэвлэн нийтлэхгүй байх үүрэгтэй гэж заасан. Зянда цагийн сайтад 2019 оны 5 сарын 24-ний баасан гарагт туулын бургасыг дахиад сурвалжлах болно гэдэг мэдээ нийтлэгдсэн. Энийний дараа Мөнхбаатар манай эрхлэгчийн Facebook чат руу энэ туулын бургасыг дахиад сурвалжлах болно гэсэн мэдээний линкийг илгээгээд доор талд нь гэрээнд энэ тухайч бас заасан байдаг гэж гэрээнд энэ тухайч бас заасан байдаг гэж хэлсэн. Ингэж бичсэн. Ийм нотлох баримтыг та бүхэнд гаргаж өгч байгаа. Энэ юуг харуулж байна гэвэл би хүн шантаачлаагүй. Эргээд Улаанбаатар хотын төсвийн мөнгөөр нийслэлчүүдийн төсвийн мөнгөөр хотын даргын хувийн компанийг
хотын даргын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга албан тушаалтай хүн хэвлэл мэдээллийн хэрэгслийг шантаажлж байгаа. Үүнийг хаалтын гэрээ гэдэг. Энийг иргэд мэдэх хэрэгтэй. Нийслэлийн иргэд энийг мэдэх хэрэгтэй. Би нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлье. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Амар сайхан нийслэлчүүдийн төсвийн мөнгөөр хувийн компанийн булхай лөөрийг далдлах хаалтын гэрээ хийсэн байна. Би энэ үгнийхээ хариуцлагыг хүлээнэ. Эргүүлээд хэвлэл мэдээллийн байгууллагуудыг өөрийнхөө өгсөн эдэн төргөний араас өөрийнх нь бөгөөд өөрийнх нь хамаарал өгөх компаниудын талаар буруу муухай мэдээлэл гаргаж болохгүй шүү гэж дарамтлаж байгаа. Занал хийж шантаажлж байгаа. Би та бүхэнд Амар сайхантай холбоотой дараагийн баримтыг дэлгэе. Энэ бол Амар сайхан гэдэг хүний төрсөн ах Улаанбаяр Битэрийн бичсэн мессеж. Би энийг та бүхнээс нуухгүй байна. Угаасаа миний утсаар ярьсан бичсэн юм нууц биш болсон учраас энийг дэлгэхэд нэг ёс бос юм байхгүй хаа гэж бодож байна. Энийг та бүхэн өөрийнхөө зүгээр л уншиж үзээрэй. Тэр хүн ТV8 телевизийг хууль бусаар хаасан гэдгээ энд маш ойлгомжтой логикоор гаргаж ирнэ. Тэр хүн телевизийг хаачхаад чөлөө төвлийг ногчонд арчхаад Монголын хуулийг уландаа гიშгчгээд хүний ингэж дарамталдаг. Энийг та бүхэн өөрсдийнхөө олж хараарай. Би та бүхэнд 3 дахь баримтыг дэлгэж байгаа. Энэ баримтан дээр над руу 91 11 гэдэг утсаар залгасан Бадрал гэдэг хүний яриа байгаа. Над руу зүсэн зүйлийн дарамт шахалт занал хийлэл ирж байгаа. Миний үр хөөхд, ижи аав, найз нөхөд бүх хүмүүс рүү дайж довтолж байгаа. Энэ дээр намайг хүүхэн хүчинцсэн гэдэг бичлэгийг Отгон баярт нэг хүн зарах гад яваад байна гэж дарамтлаж байгаа. Тийм юм байгаа бол гаргаад тавиарай. Би ямар нэгэн байдлаар хууль бус зүйл хийсэн, хүн шантаажлсан, ёс бус зүйл хийсэн нэгийнхэн бэр зүйл байхгүй. Би MNBC кабелийн телевизийн ажилтнанд руу ёс бус үгийг хэлж уцаар ирсэн үнэн. Үнэхээр хүний төвчээрийг барсан өөр яах ч аргагүй хашгирмаар санагддаг тийм үе хүнд байдаг. Тэгээ та бүхэн энэ бичлэгийг бас олон нийтэд дэлгэхийг хүсэж байна. За би тэгээд хотын даргаыг намайг хотын даргын захиалгаар бас намайг зохион байгуулалтаар гүтгсэн яруу найрагч галсан сүх өөрийгөө сэтгүүлч гэж нэрлэдэг байгаа. Тэр мөнх төргөч хүн манад ажиллаж байсан хүн л дээ. Манайд одоо 3 жил ажилласан. Тэгээд өөрийнхөө өсөлтөөр ажлаас гарсан. Одоо Улаанбаяр гэж энэ оюуны ундраа группийн эзэн Амар сайхны ахын доор ажиллаж байгаа. Энэ хүн намайг гүтгэн харлуулж байгаа. Тэгээд энэ 3 хүнийг цагтаад өгч байгаа. Намайг хүнээс 5-70 машин бэлгэнд авсан л гэн хятадуудтай нийлээ сэтгүүлчтэй худалдаад байдаг л гэн зүсэн бүрээр доромжил зүсэн бүрээр гүтгэн харлуулж байгаа. Би энэ хэвлэл мэдээлэл сэтгүүл зүйн салбарын төв байгууллагын бас удирдах ажлыг хийхдээ өөрийнхөө зүгээс энэ салбарын төлөө чинхүү зогсох тийм зорилготой ажиллаж ирсэн. Ямар нэгэн байдлаар худлаа ярьсан, хулгай хийсэн, энэ салбарын нэрийг барьсан, эсвэл хэвлэл мэдээлэл сэтгүүл зүйн салбарын худалдсан тийм зүйл байхгүй. За 3 дахь асуудал нь та бидэнтэй холбоотой асуудал. Би сая тоног хэвлэл мэдээллийн салбар хэрхэн худалдагддаг вэ гэдэг технологиг харлаа.
Миний энэ үгэнд олон гомдож магадгүй. Гэхдээ би үннийг хэлье. Телевизүүд, сайтууд, зарим сонинууд энэ тос тосон бомбын уурхаагаас, амар сайхнаас мөнгө авч захиалгатаагаар мэдээлэл нийтэлсэн. Үнэн хүчгүй байна. Сэтгүүлчдээ та нарын өмнө үнэн хүчгүй байна. Шударгаас хүчгүй байна. Бид нэр хүссэн имийг харлуулж, хүссэн имийг өөрчилж цацдаг ийм буруу хүчтэй болсон байна. Үүний төлөө сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл тэмцэх ёстой юм байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн цаад эзэд ил байх ёстой. Хэн нэгэн хүн телевиз худалдаад авсан бол тэрийг нь ил тод зарладаг. Хэн нэгэн хүн сонин худалдаад авсан бол хувьцаагаа яаж авснаа зарладаг. Ийм хуулийг хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулинд суулгахгүй болвол бид монголчуудын Монголын ардчлалын хамгийн эрхэмдэд үнэт зүйлийг бушилгахад ойрхон болжээ. Тэр нь бид өөрсдөө юм байна. Үннийг нууж улаан цайм гүтгэлэг мэдээ, улаан цайм тархиугаасан захиалгад мэдээ гаргахаасаа ичхгүй байгаа найзуудаасаа би ичж байна. Итгэж явсан дуунараасаа ичж байна. Сэтгүүл зүй худалдагдсан үнэ. Ард түмнээсээ өөчлөлт гуйж байна. Иргэдийн мэд хэрхийг хангах ёстой сэтгүүлчд худалдагдсан үнэн. Би Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчийн хувьд харамсалтай ч гэсэн энэ үннийг зарлж байна. Гэхдээ энийг ингэж орхиж болохгүй юм байна. Энийг бүгдээр нь засах ёстой юм байна. Хэнийг ч хайрладгүй, юуг ч хайрладгүй ийм тогтолцоо бий болсон байна. Хэрвээ Монголын ардчлалыг аврах гэж байгаа бол Монгол улсыг цааш нь хөгжүүлэх гэж байгаа бол Монгол улсын ерөнхий сайдаа, Монгол улсын ерөнхийлөгчөө, Монгол улсын их хурлын дарга, эрхэм дээдсүүдээ энэ сэтгүүл зүйн салбарыг эрүүлжүүлэхээс ажиллаа эхлэж энэ хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг манд батлаад өгчхөө та нараас ингэж гуяа. Тэгээ би зогсохгүй. Би зөвхөн нэг зүйлийг хэлье. Манд хоёр гэд хүн сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч болсон ч айгүй өвчтэй болоод тэгээ бусдыг шантажлаад дарамтлаад байгаа юм шиг ийм байдлыг ярьж байна. Тэм учраас ингэж барьцаалж энэ албан тушаалаар намайг хүчин үжидж байгаа учраас миний нөхөд рүү дайрч байгаа учраас итгэж үнэмшиж ирсэн хэвлэлийн эрх чөлөө рүү дайрч байгаа учраас Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийг харлуулах үйл ажиллагаа явуулж байгаа учраас би албан тушаалаас төдөлсөн өргөдлөө өнөөдөр өгнө. Хүсэлтэд авдар зүйлд өгнө. Харин би нэг зүйлийг хэлье. Хотын дарга амар сайхан нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хоролд бас адилхан энэ хууль зөрчсөн үйлдэлүүдийн төлөө энийг нь шалгуулж дуустал бас төдөлс хүргэлтээ өгөө. Би Монголын нийт ард түмний өмнөөс энэ нийслэлчүүдийн өмнөөс сүүлийн хэд хоног гүтэн бүжирдүүлсэн сэтгүүлчдийн өмнөөс танаас би энийг шаардж байна. Та бүхэн адилхан олон нийтийн өмнө хариуцлага хүлээсэн албан тушаалтнууд. Эрх мэдлийн зөрөө байгаа боловч олон нийтийн өмнө, иргэдийн өмнө хүлээсэн үүрэг нэг гэж ойлгож байна. Тийм учраас хотын дарга амар сайхан өөрийнхөө төрсөн ах Уланбаярын Зүүн Баян Refiner гэдэг компани бургас хийсэн үйлдэлд хариуцлага бүрэн тооцоос нааш тэр компани тайрсан бургасыг буцааж нөхөн сэргээгээс нааш тэнд байгаа
хууль бусаар баригдсан объектууд, байшингуудыг буулгаж улсад хохирсон тэр байгаль орчин аялал жуулчлалын яамны ярьж байгаагаар 9.4 тэрэм төгрөгийг төлөвлөхөөс нааш хотын дарга байх эрхгүй хүн гэж би үзэж байна. Би Улаанбаатар хотын иргэний хувьд, Улаанбаатар хотын суугуул иргэний хувьд би ингэж үзэж байна. Энтэй шудраг иргэд нийлэх байх. Энтэй шудраг сэтгүүлчид санал нийлэх байхаа гэж бодож байна. Хоёрдугаарт хэвлэлийн эрхчлөлөө хаан богдуулж чөлөө төвлөлийг хууль бусаар нухчин дарж байгаа хотын даргын хамаарал бүхий компани MNBC цагдаагийн байгууллага дээр шалгагдж байгаа. Уучлаарай, харилцаа холбооны зохицуулах орон дээр баг. Одоо цагдаагийн байгууллагад гомдол гарч байгаа. Цагдаагийн байгууллага дээр шалгагдана. Энэ гомдол эцэслэн шийдвэр гартал амар сайхан дарга хотын дарга хийх эрхгүй гэж би үзэж байна. Би энд иргэн хүнийхээ хувьд сэтгүүлчийн хувьд ч итгэл төгс байна. 3 дугаарт намайг 400 сая төгрөг нэхэж шантаажсан гэсэн. Улс төрийн зөвлөгөөр өөрийг нь гүтгэсэн гэсэн. Энэ асуудал шүүхээр, цагдаагаар, хуулийн байгууллагаар эцэлэн шийдэгдэхээс нааш амар сайхан дарга хотын даргаыг үргэлжлүүлэн хийх боломжгүй. Энэ дээр шудраг иргэд маань нийлж тэмцээч. Энэ дээр шудраг сэтгүүлчд маань нийлж тэмцээч. Би дахиад хэлье. Би эзэмссэн мэрэгчлээ. Өдий зэрэгтэй болгосон энэ салбараа өсгөж хүмүүсүүлсэн аав ээжээ төрж өссөн нутгаа ижилдэн дассан нөхдөн худалдахгүй. Энэ хулгай өөр нүүрлсэн хуулийн засаглалыг уландаа гიშгсэн ийм тогтолцооны эсрэг бүх зүйлээ зориул тэмцэнэ. Надад айх зүйл, боцох зүйл байхгүй. Тэгээ та нараасаа хүсье. Надад итгэж. Энэ салбарыг хамгаалагч. Сэтгүүлч мэрэгчлээ хайрлаач нөхдөө. Сэтгүүлчийн эвлэлийг дэмжээч. За баярлалаа. Миний аав сэтгүүлчээс Монголын сэтгүүлчийн салбарын маш олон сэтгүүлчийн хотод сэтгүүлчийн өөрийнхөө амьдлаар бичсэн. Би өнөөдөр энэ хэвлэм байгууллагад би одоо энэ би олон гомдсон сэтгүүлч. Манай аав Монголын сэтгүүлчийн ургамал сэтгүүлч өөрөө чинь Монгол улсын цааш Монголын сэтгүүлчийн хамтгүй Монголын шодрог сэтгүүлчтэй хамтдаа таанаа хэмнэн хүмүүс шодрог сэтгүүлчтэй хамтдаа эдгээр тааныг хамгаалах шорондоос авахгүй хамтын дэвшнээ гэдэг өөрөөр шамны хамт дээр чадвартай хамттай гэдэг айдэлтэй Монголын сэтгүүлч шодрог багсаа сэтгүүлчийн салбар тодтолдог гэдэг нь хамгийн аюултай. Өдөр өрсөн нэг сэтгүүлч айсны янгын зэрэг манай нутагт бичиж ажилласан. Тийм учраас өнөөдөр Монголын өдөртөг зөвлөлтөө үүргийг өөрөө хандсан. Өнөөдөр маш олон сэтгүүлчтэй цаг хугацаар орвол өгсөн таамаг байна. Аян хүмүүсийн цааш ийм шодрог улсын нэсийг явуулснараа санагдаж байна. Энийг би энэ Монголын нийт айхнахгүй зорилттой тэмцээн хийдэг.
би ийм хулгайчлаа өөрчөн хүмүүс нардуу дайрлаа гэд яг ажиллаа өгчдөгч тийм болчор юм биш. Яг үүндээ сэтгүүлчд маань өөрсдөө үйл итгэсэн байдал гаргаж байгаа учраас би нэг сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийн жирийн гишүүний хувьар бас өдөр зөвлөл энэ одоо байгууллагын дүрмийн дагуу хилцүүлэх зүйтэй гэж үзэж байгаа. Би сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийн ерөнхийлөгч байгаагаараа шударга өстэй тэмцэж чадахгүй байгаа юм бол би энэ албан тушаалд байгаагаараа их нутгаа хамгаалах эрхгүй болж байгаа юм бол надад энэ албан тушаал хэрэггүй. Гэхдээ энийг өглөөгээд би шударга өснөөс ухрахгүй. Би энэ салбраас явахгүй. Ямар нэгэн байдлаар анд найзуудаа энэ салбараа хэвлэл мэдээллийн хэрэгслийг худалдахгүй. Сайтаа хэлж ин л да юу бол ингээ хамтран зөвтгчсэн дүүнер тиймээ ихэж бас найзууд саяны хугацаанд бол маш их зөвлөлт дормжил дайралтыг бол хийсэн байна гэж. Тэгээд ийм байдал ямаргүй байна. Цаашдаа одоо энэ сэтгүүл худалдагчдаа гэдэг таас эмгэгч сэтгүүлчдийн ерөнхийлөгч ингээ нэгдчихлээ. Ер нь цаашдаа бид нар энэ бойлогцсон орчноо яах вэ? Өнгөрсөн хугацаанд хуулиа өөрчлөлтөө гэдээ бас нэлээд асуудал тавиад зүйдээ хийгээд явж исэн баха. Тантай хамт ажиллаж исэн тэр сэтгүүлч бол таныг олдоо ингэж орнын сүлжээнд манд хоёр бол ингэсэн тэгсэн гээд хамт байсан гэх юм а ярьсан байлээ шүү дээ. Гэтэл одоо хамт ажиллаж исэн дүүч нь одоо ингэж худалдагдаад юм уу эсвэл одоо ямар учраас таныг одоо ингэж орнын сүлжээнд мэдээлэл хийж цацваа. Миний биеийн байдал энд нэг онцгийн хамааралтай зүйл биш. 3 хоногийн өмнө би жахаа үүрхэд байсан. Тэгээд эмчид үзүүлээд харуултын байдалтай, харуултын эхний шатны байдалтайгаар эмнэлэгт очсон. Одоо эмчилгээтэй байгаа. Өнөөдөр ээжигээ, эхнэрээ, ойр дотны бүх хүмүүсийн сүрж ирээд өнөөдөр энэ хэвлэлийн урлаг хийж байгаа. Гэхдээ би энэ хэвлэлийн урлаг хийхгүй бол энэ салбар дуусгаж байгаа. Энэ Монголд хэвлэлийн өргөчлөө дуусгаж байна. Хэвлэлийн эрхчлөөний тухай цаашдаа бид нар яриач хэрэггүй юм байна. Хараа тус сэтгүүл зүйн тухай яриач хэрэггүй юм байна. Би энийг хариуцлагатайгаар хэлье. Би Монголын сэтгүүлчдийг бүгдийг нь худалдагдсан гэж хэлээгүй шүү. Та бүхэн маань уучлаарай. Гэхдээ Монголын сэтгүүл зүйн салбар худалдагдсан маш олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй юм байна гэдгийг би өөрийн биеэд нотолж харлаа. Эний эсрэг тэмцэх болно. Энэ бол хэдэн сэтгүүлчийн асуудал биш болцсон байна. Энэ бол сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийн асуудал биш байна. Энэ бол Монгол улсын засаглалын асуудал байна. Монголын хуулийн асуудал байна. Монголын арчлалын асуудал байна. Энэ ерөөсөө Монгол улсын хамгийн суур асуудал болцсон юм байна гэж би итгэж үнэмшиж байна. Би энэ салбартаа ажиллана. Би одоо Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийн ерөнхийлөгчийн сонгуульт албан тушаалыг хашсан ч бай, хашаагүй ч бай энэ зүйлийн төлөө хатуу тэмцэнэ. Ийм байж болохгүй. Би улаан цаймгүй ийм штэ гэж хэлж өгөөд байхад, баримтыг нь гаргаж өгөөд байхад яг гарч яваад өөр юм бичиж штэ. Өөр худлаа яриад штэ. Одоо яах юм бүр хүн цугурж штэ. Би ийм байхад, би үнний төлөө ингэж яхад жирийн иргэн сэтгүүлчийн өмнө хин юм бэ? Жирийн иргэн тэр сэтгүүлчийн өмнө яаж үннийг авч өгөх юм бэ? Яаж энэ хэвлэл мэдээллийн эфирээр хэвлэл мэдээллийн тэр хуудасаар хэвлэл мэдээллийн цахим орчинд яаж үнэнд авах юм бэ? Бид үгэд үнний дуу хоолой биш. Бид үгэд үнний тэглүүр заазур болсон байна шүү дээ. Бид энтэйгээ одоо хатуу ярих ёстой. Бид нар яг одоо энийг хатуу ярихгүй бол бид ороодох нэ. Та бидний нуруунд дээр, та бидний итгэл үнэмшил, та бидний сэтгэл зүрхэнд, та бидний оюун тархинд Монголын арчил байгаа шүү дээ. Монгол улсын тусгаар тогтнол байгаа. Монгол улсын бүрэн бүтэн байдал байгаа. Хэрвээ та Монгол хүн юм бол энэ мэрэгчлийг Монголынхон төлөө одоо хэрэглэе л гэж хэлье. За баярлалаа. Би ингээд эмороод ингээд байлаа. За баярлалаа. Би хэвлэлийн эрхчлөөний тухай хуулийг би төдөлсөчгээр нэг хэвлэлийн эрхчлөөний тухай хууль одоо надгүй болчтой юм биш. Харин би илүү завтай болно. Би тэрний ажлын хэсэгт нь орцсон байгаа. Хууль зүйн дотоод хэргийн яам дээр. Өнгөрсөн онд ажил авсан унаасаа хойш энэ хэвлэлийн эрхчлөөний тухай хуулиа шинжилүүлэхийн төлөө
дээр доргүй гуйсан, сэтгүүлчдэг олон удаа уулзсан. Харин сэтгүүлчд маань сонсоор байж өөрт нь зориулаад ярьсан хүн эргүүлээд фэйсбүүк дээр хэвлэлийн эрхчлөөний тухай хуйлаа батлуулж чадахгүй байж ордоо ярьлаа гэж бичиж байгаа. Одоо яг үндэ заримдаа цөхөрмөр юм аа. Тийм учраас хэвлэлийн эрхчлөөний тухай хуулийг батлуулахын төлөө хэвлэлийн эрхчлөөний тухай хуулийн дээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн жинхэнэ эздийг зарлуулахын төлөө тэмцэнэ. Энэ сэтгүүл зүй худалдагддаг энэ зарчмыг халахын төлөө тэмцэнэ. Та бүхэн маань хамтдаа байгаарай л гэж хүсье да. Баярлалаа.